Сурдлага сахилга утаар тэргүүний идэвх санаачлагтай чин хүсэл эрмэлзэлтэй оюутан залуусыг дэмжиж Бадраа агсны нэрмжит сургалтын тэтгэлэг хөтөлбөрийг 2006 оноос хойш 6 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэ тэтгэлгийг 2006-аас 2009 оны хичээлийн жилд зөвхөн Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургуулийн оюутан залууст олгодог байсан бол 2009 оноос хамрах хүрээгээ дэлж Хас банктай хамтран санхүү эдийн засгийн дээд сургуулийн оюутан залуусыг давхар хамруулах болжээ. Өнгөрсөн хугацаанд нийт 30 гаруй оюутан сургалтын төлбөрийн 100% тэтгэлэг олгосон бол өнөө жил Хас банктай хамтран Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургууль, санхүү эдийн засгийн дээд сургуулийн нийт 20 оюутанд уг тэтгэлгийг гардууллаа. Боловсролтой нийгэмд шударга ёс, ардчил хамгийн сайн хөгждөг. Боловсролтой нийгэмд ажилгүйд хамгийн бага байдаг. Боловсролтой нийгэмд хүчрхийлэл гэмт хэрэг хамгийн бага байдаг. Ийм учраас бид нар боловсролд хөрөнгө оруулж, нийгэмд шударга ёс тогтоохын төлөө энэ үйлсэд хувь нэмэр оруулж, боловсролд хөрөнгө оруулж байгаамаа. Энэ хүү арга хэмжээнд одоо өмнө нь бол 11, за зарим жил хамгийн эхлээд энэ чинь нэг 2 оюутнаар хэлсэн байна. Одоо сүүлдээ энэ арга хэмжээний хүрээнд 23 оюутан тэтгэлэг авах хэмжээнд хүрсэн гэдэг маань өөрөө энэ ажил маань амжилттай хэрэгжиж байгаа. Бидний зорьсон зорилт бас амжилттай хэрэгжиж байгаагийн нэг илрэл. Үүнээс гадна жил бүр уламжлал болгон Бадраа агсны гигант туршлагыг хүндэтгэн зултай чимээгүй цуглааныг түүний төрөлх сургууль болон ажиллаж байсан албан газруудад зохион байгуулдаг юм. Энэхүү арга хэмжээнд талигаачин найз нөхөд ойр дотныхон шударга ёсыг дээлдэг олон хүмүүс цуглаж сэтгэл зүрх нэг байгаагаа илэрхийлдэг уламжлалтай. Мөн Бадраа агсны дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор түүний төрөлх сургууль дээр дурсгалын самбар босгож талигаачин төрсөн өдрөөр түүнийг хүндэтгэн дурсах арга хэмжээ зохион байгуулдаг болжээ. Буян жаргал Зянар мэдээллээ. Нийгэмд хэрэгтэй учраас хүмүүсийн дэмжлэгт